Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Салангаа агшин байна. Хүүхдүүдээ, дайн тулаанд яг юу хэрэгтэй гэдэг юм бол? Дайнд оролцлоо гэж бодвол бид нар юу авч явах бол? Яг зөв. Буу, эсвэл сэлэм, жад, ном сум гэд маш хүчтэй зэвсэг хэрэгтэй шүү дээ. Хэрвээ ямар ч зэвсэг байхгүй бол бид нар дайн тулаанд ялах боломжгүй тийм ээ. Зэвсэггүй цэрэг гэдэг бол шууд л дайнд ялагдсан шүү дээ. Тэгвэл яг үнчлэн Бурхны хүүхэд болсон биднэрт ч гэсэн зэвсэг хэрэгтэй байна. Тэгвэл тэр зэвсэг нь яг ямар зэвсэг юм бол? Буу юм болов? Жад юм болов? Сэлэм юм болов? Үгүй тийм ээ. Энэ зэвсэг болвол Бурхны үг ба ариун сүнс юм аа. Тэгвэл Бурхны үг ба ариун сүнс нь яагаад биднэрт тийм их чухал хэрэгтэй юм бол? Бүгдээрээ Библиэс олж уншицгаая. Шинэ гэрээ номны Үлс 19-ийн 1-ээс 10 дугаар ишлэл. За багштайгаа хамтдаа уншъя. Аполлыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Эфест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд та нар итгэхдээ ариун сүнсийг хүлээн авсан уу гэхэд тэд түүнд үгүй ээ, ариун сүнс байдгийг бид юр сонсоогүй юм байна гэв. Тэгвэл та нар ямар баптизм хүртсэн бэ гэхэд тэд Иохны баптизмыг гэжээ. Паул миний араас ирж буй нэгэн болох Есүст итгэх түн гэж хэлэн Иохан гимшлийн баптизм хүртээж байсан шүү дээ. Үүнийг сонсоод тэд эзэн Есүсийн нэрээр баптизм хүртцгээв. Ийхүү Паул тэдэн дээр гараа тавихад ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэлээр ярьж иш үзүүлжээ. Тэнд бүгд 12 орчим хүн байв. Тэрээр синагогт орж 3 сарын турш зоригтой ярин Бурхны хаанчлалын тухай сургамжлан ятгалаа. Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж цугласан олны өмнө энэхүү замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж дагалдагчдыг тусгаарлаад Турааны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр Азид сурсан бүх Юудэ, Грекүүд 2 жил өнгөрөхөд эзний үгийг сонсцоожээ. Амен. Найзуудаа, бид нар үргэлжлүүлээд Паулийн сайн мэдээний аягны тухай үзэж байгаа тийм ээ. За, Паул маань сайн мэдээний 3 аян хийсэн байгаа тийм ээ. За, тэгвэл сайн мэдээний 3 дахь аянаар Паул маань Эфес хотод очисон байна. За, тэгээд тэнд очиод Эфесийн дагалдагч нартай уулзсан байна. Тэгээд дагалдагч нараас ингэж асуусан байна. Та нар Есүст итгээд ариун сүнсийг хүлээж авсан уу гэж асуусан ч тэд үгүй ээ. Ариун сүнс гэж юу юм бэ? Бид нар юусоо тийм байдгийг ч мэдэхгүй байна. Бид нар ариун сүнсийг аваагүй. Харин бид нар Иохны усан баптизмыг л хүртсэн гэж хариулдаг. Паул дагалдагч нартаа тийм ээ Есүсийн талаар улам илүү дэлгэрэнгүйгээр ярьж өгсөн байна. Харин тэнд цугласан хүмүүс бүгдээрээ Паулийн ярьж байгаа Есүсийн тухай яриаг сонсоод бүгдээрээ Есүст итгэцгээдэг байна. Ингээд тэд нар Есүсийн нэрээр Паулаас усан баталгаа хүртсэн. Яг тэр үед нэгэн гайхалтай зүйл болсон байна. Тэдний дээр ариун сүнс бууж ирсэн байна. Хүмүүсийн сэтгэлд ариун сүнс бууж ирээд тэд нар ариун сүнсний хүчийг олцгоодог байна. Ингээд түүний дараагаар Паул синагогт ороод Бурхны хаанчлалын талаар бүр зоригтойгоор дэлгэрэнгүйгээр хүмүүст тайлбарлаж зааж өгдөг байна. Хүүхдүүдээ, Эфес хотод Паултай уулзсан дагалдагч нар цаашид хэнтэй хамт байхаар болсон бэ? Яг зөв. Ариун сүнстэй хамт байхаар болсон шүү дээ, тийм ээ? Яагад гэвэл тэд нэр Паулаас
баптизм хүртэх үед тэдний дээр ариун сүнс маш хүчтэйгээр бууж ирсэн байна. Тийм учраас Эфес хотод байгаа Есүс Христэд итгэдэг дагалдагч нар ариун сүнсний хүч чадлыг олж авчихсан юм тийм ээ. За тэгвэл бид нар ариун сүнсний тусламжгүйгээр ямар ч сүнслэг тулаанд оролцож чадахгүй. Бид нар сүнслэг тулаанд ялалт байгуулж чадахгүй. Бид нар ариун сүнсээр дүүрэн байж иж ариун сүнсийг хүлээж авснараа бид нар сүнслэг тулаанд үргэлж ялалт байгуулж чадна. Сүнслэг тулаанд бид нар ариун сүнсний тусламжтайгаар оролцдог байх нэ. За тэгвэл бидэнд байх ёстой бас нэг зэвсэг нь юу юм бол? Яг зөв. Энэ бол Бурхны үг шүү дээ, тийм ээ. Өнөөдөр бидэнд өгөгдсөн Бурхны үг болох Библи байна. За тэгвэл Бурхны үг нь бидэнд яаж зэвсэг болдго юм бол? Бурхны үг бол яг л луужин шиг гэж хэлсэн байдаг. Та нар луужинг мэдв үү? Бид нар хээр таалт аялал зугаалгаар явхад тийм ээ. Эсвэл таньж мэдгүй газарт очих юм бол эсвэл бид нар ой дотор алхаж явахдаа заримдаа зүг чигээ алдчихдаг. Тэр үед бидэнд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр луужин хэрэгтэй байдаг. Луужин биднэрт зүг чигийг зааж өгдөг байна. Тэгээд тэр заасан чигийнхэн дагуу явах юм бол бид нар төөрдөхгүй зөв замдаа ордог байна тийм. Тэгвэл Бурхны үг яг л энэ луужин шиг гэсэн юм тийм ээ. Бидний явах ёстой зүг чигийг Бурхны үг бидэнд зааж өгдөг байна шүү дээ. Бид нар Бурхны үгээр дамжуулаад Бурхны хүсэл юу болохыг ялгаж салгаж чаддаг байна. Тиймээс бид нар Бурхны үгэнд чих тавин маш анхааралтай сонсох хэрэгтэй. Та нар бүтэлсээ өдөр болгон цуглаандаа явдаг бах тийм ээ. За тэр үедээ мөрөглийн цаг дээр өөмөлөлгүйгээр Бурхны үгэнд чих тавин Бурхны үгийг анхааралтай сонсох хэрэгтэй байна шүү тийм ээ. За тэгвэл бид нар ариун сүнсээр дүүрээд бас Бурхны үгийн дагуу алхах юм бол энэ дэлхийд биднийг айлгах зүйл нэгч байхгүй болно. Хүүхдүүдээ та нар ямар нэгэн зүйлээс айдгүй? Айдас хаанаас ирдэг юм болоо? Айдас бол Бурхны хүслийг мэдгүй байгаа учраас л үүсдэг зүйл ахна шүү дээ. Мөн ариун сүнсний тусламжинд итгэхгүй байгаа учраас бид нар айдаг бахна тийм ээ. Тэгвэл Бурхны үг болох Библийг байнга уншиж, тунгаан бясалгаж, Бурхны үгийн дагуу дуулууртаагаар амьдрах юм бол бас ариун сүнсний тусламжинд итгээд ариун сүнсээр удирдуулах юм бол биднэрт Бурхны хүч үргэлж хамт байх нь тийм ээ. Бурхан бидэнтэй үргэлж ариун сүнсээрээ ба өөрийнхөө үгээрээ биднэртэй хамт байх болно. Амен. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Та бидэнд ариун сүнс ба өөрийнхөө үгийг бидэнд зэвсэг болгон өгсөнд баярлалаа. Бид нар өдөр болгон сүнслэг тулаанд оролцдог. Харин энэ тулаанд ариун сүнс ба Бурхны үггүйгээр ямар ч ялалт байгуулах боломжгүй. Тийм учраас Бурхан минь ээ, та биднэрт өдөр болгон үгээ альтаж, өөрийнхөө ариун сүнсээр биднийг удирдах өгөөч. Бид үргэлж айлцаа даван туулдаг, бид үргэлж сүнслэг тулаанд ялалт байгуулдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурхны үгийг уншиж, Бурхны үгийг тунгаан бясалгаж, Бурхны үгэнд чих тавин анхаарлаа хандуулж, ариун сүнсээр үргэлж дүүрч бэлхаж, ариун сүнстэй хамт алхдаг хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.